안녕하세요. За сайн мэцгаано Нансал маань. За ингээд 13 дугаар хичээлээрээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. За ингээд 12 дугаар хичээлээ бүгднийг сайн хийгээд одоо шинэ өгнөттэй болоод ирсэн байхаа гэж багш найдаж байна. За тэгвэл 13-ийнхаа Есеп дуу хийсэн хүмүүс байна уу? Есеп хийсэн хүмүүс байх юм бол багш нь алгаад ачмаар байна. За Есеп нь юу илээ? Урьдчилан бэлтгэх тийм ээ. За урьдчилан бэлдсэн хүмүүс байна уу? Байна уу? Баггүй. 13 дугаар хичээл дээр нь багш нь өмнөх видео хичээлээсээ юу гэх жишээ аваад одоо юу гэх ургуулад бас нэг юм хийж үзмээр санагдлаа. Улиралд бид нар яг юу хийх ёстой байдгийг тийм ээ. Улиралд яг улирал болгонд өөрсдийн гэсэн хийдэг нэг тийм үйл явц байдаг шүү дээ. Нэг онцгой тийм одоо юу гэх үйл гэх юм бол бид нар цанаар болгодог, цас ордог гэдэг ч юм уу тийм. Зун гэх юм бол бид нар юу юм ууланд явдаг, усан цэлдэг гэдэг ч юм уу тийм. Янз янзын одоо нөгөө нэг тийм юу гэх процессууд өөр байдаг учраас багш нь энэ дээр адил болох тиймэрхүү одоо юу гэх процесс руу орж ирэх хичээлээ. За ингээ улирлын үйл явцыг бүгдийг ярьж үзье. За үүнээр багш нь чиглэл заасан одоо яг өөрийнхөө одоо юу гэх бие даасан тийм одоо утга санааг агуулж идэг нэр үгний араас өрөө гэдэг хэсэг маань орж ирж байна. За тэгээд өрөө гэдэг хэсэг маань ерөөхдөө бид нар өмнө нь үзчихсэн шиг руу гэж үзсэн шүү дээ. Одоо юу вэ? Нэр үгэн дээр нэр үгний араас када удаа авах юм бол бид нар тийшээ явах ирэх болчдөг гэдээ ярьжсэн тийм ээ. За тэгсэн чинь одоо када удагийн шаардлага байхгүйгээр юу вэ? Бие даагаад өөрийн гэсэн одоо нөгөө нэг чиглэл заагаад эхэлж байгаа нэг юм хэв шинжийг багш нь үзэн. За тэгээд юу вэ? Зорилго заасан ямар нэгэн би тэгэхээр ингэхээр гэсэн утга санааг илэрхийлсэн. Тэмнэгнэр үйл үгийн араас орж ирдэг ро када удаа гэдэг ийм одоо хоёр дүрмийг авчирсан байна. За ингээ хоёр дүрмийг хоёуланг нь харцгаая. За мэдээж өрөө маань өрөө гэх юм бол юу вэ? Гэвлэгчээр төгсөн тохиолдол заалгана. Руу гэдгийг маань ихшгээр хэлсэн тохиолдол заалгана гэдэг нөгөө нэг ийм бид нар хаалтан текст. За 봄에 어디로 가요? 어디로 여행을 갑니까? 자, 봄에 어디로 여행을 갑니까? 자, 산으로 여행을 갑니다. 산으로 여행을 갑니다. 자, 이겠습니다. 어디로 어디로 하샤 гэсэн утга үг болж байна тийм үү. За хаашаа гэдэг утга маань энэ дээр яасан бэ? 어디로 байгаа учраас 어디 гэдэг юу вэ? Их шиг байгаа учраас рууг нь автоматар залгасан байна. 산으로 гэдэг маань гэвлэжтэй учраас өрөө гэдгийг нь орж ирсэн байна гэж ойлгох нь. За тэгээд юу вэ? Хоёр янзаар хоёулангаар нь бичих нэ. За 산 юудэ 산 уул гэсэн үг шүү дээ тийм ээ. Уул руу би аяллаар явсаа гэж орж ирж байна гэсэн үг. За 에듀에스 학원이 어디에 있습니까? 에듀에스 сургалтын төв нь хаана байдаг юм бэ гэдэг 12 давхар дээр хин нэг нь гарч ирээд ингээ төөрөг. Гэсэн чинь манай нэгэн ачтай буйтай сурагч маань очиод юу вэ? 오른쪽으로 가요. 오른쪽으로 юу вэ? баруун тал руугаа яваа, баруун тал руугаа. Тэгэх юм бол баруун талд юу вэ? 에듀에스 학원 байгаа гэж хэлж байна тийм үү? 오른쪽으로 가요. 그러면. За, 그러면 гэдэг хэсэг маань энд байгаа 그러면 тэгвэл гэсэн утгатай. За, бас дахиад нэгэн дайврыг орж ирж байна тийм ээ? 에듀에스 학원이 있어요. 에듀에스 학원이 있어요 гэсэн хэсэг болно гэсэн. За, нэг хэлсэн нөө баруун тал руугаа яваа. Тэгээд тэгэх юм бол гэж өөрөөхөд орж ирнэ, тэгвэл гэж орж ирнэ гэсэн утгатай байна тийм ээ. За энэ тохиолдолд за одоо багш нь яасан бэ гэсэн чинь 선생님이 교실로 옵니다 гэсэн байна тийм ээ. 선생님이 교실로 옵니다. За юу вэ? автоматар ууг нь нөгөө нэг и маань хайчиж бид нэр асууж шүү дээ тийм ээ. И маань хайчиж. За и маань юу вэ? Нэгэсэндээ өрээр төгссөн үгийн араас 교실, 사무실 тэгээд юу вэ? Энэ дээр 화장실 гэсэн үгнүүд байна тийм үү? За эдгээр үгнүүд ороод ирсэн. Эдгээр үгнүүдийн араас бид нар өрөө гэдэг нөхцөлөд залгахаар болох юм бол юу вэ? Өөгийн маань гэж шууд автоматар руу залгана гэсэн утга руу орж ирнэ гэсэн. За одоо сонсогдоод байлаа. 교실로 шууд араас нь 교실으로 тэгэхээр нэг жоохон тийм эр үсгээ бид нар амар хүчтэй дуудах гад ингээд нэг тийм энд нэг хэцүү хилний ингээд нэг тийм ушигралт үсээд байгаа. Тэгэхээр ерөөхдөө энийг нь арай зөөлөх гэж автоматар ыг байхгүй болгоод 교실로 гэж орж ирсэн байгаа гэдгийг анзааруул илүү зүйтэй. За тэгээд юу вэ? Гэхдээ энийг багш нь зохиогоогүй, солонгосчууд өөрсдөө зохиосон. За юу вэ? 사장님 힘일래 захирал гэсэн утгатай шүү дээ. За 사장님이 사무실로 가요. захирал офис руугаа орж ишүү.
гэсэн утга санаа байх нэ тийм ээ. За тэгээд 2 дахь нь юу вэ? 화장실로 제 친구가 가요. За 0 руу маа найз явсан гэж ярьж болно гэсэн. 0 руу. Окей. За энэ хэсгийг харъя да хэдүүлээ. Харилцан яриа. За 지하철역 гэх юм бол юу илээ? метроны буудлыг одоо хуурчиж байгаа тийм ээ. За 지하철역이 어디에 있어요? 지하철역이 어디에 있어요? нэгэсэндээ юу вэ? метроны буудлын хаана байгаа юм бэ? Хаана байдаг вэ гэж асууж байна тийм ээ. За тэгсэн чинь 왼쪽으로 가요. 왼쪽 зүүн тал гэсэн үг тийм үү? 왼쪽 зүүн тал. За 왼쪽으로 가요. 그러면 тэгэх юм бол метроны буудал байгаа. Тийм биз? 지하철이 있어요. гэж ярина гэсэн. За тэгвэл дараагийн асуулт. Энэ нөгөө нэг аюу хэрэгтэй шүү. Багш нь ялангуяа солонгост очиод юу ч мэдэхгүй хэлний бэлтгэл байдаг байх та. Загнуулсан шүү дээ. Имэд нэг имээрчээд мэдөө тим хаана вэ гэсэн чи би нөгөө хэл мэдэхгүй болохоор хэлж амнаас гарч өгдгөө энэ газар нөгөө би газраач мэдэхгүй шүү дээ. Хэлийг нь бол мэдчихээн те. Ганц хоёр ингээд нөгөө нэг эвлүүлээд ярьчаад гэтэл нөгөө би газрын ийшээ яв тийшээ явыг хэлж чадахгүй болохоор мэдхгүй 몰라요 гэлчихгүй юу? мэдхгүй гэсэн үг шүү дээ. 몰라요. За 몰라요 юу гэж үчтэй хүмүүс те. За мэдгүй гэдэг чинь яг 1000 үгний таглаа гэдэг байгаа шүү дээ те. За 몰라요. 몰라요 гэлчлээ багш. За тэгсэн чинь имээ аимшигтайгаар ууралсан. Нэг ясандаа чи өстө залуу хүмүүс өстө нэрээ одоо ийм болно өдөөний хүмүүс гэл өө өстө загнууч юу? Солонгосоор. За тэрнтэй ажиллах юу вэ? Бид нар одоо хин нэгнтэй ярихдаа юу вэ? Метро одоо тийшээ яваа, ийшээ яваа гэж хэлж чаддаг болж байгаас шууд чиглэл заагаад өгч байгаа болохоор бид нар газрын мэтгэл юм бол автоматар бараг шууд тийшээ яваа, ийшээ яваа гэж хэлж байгаа зү. 2 жил болоод ирэх юм бол автоматар тий чи юу вэ гэхээр шүхийн нэг нь бараг тэр газрын эзний нэм шиг ярина шүү дээ. Баруун тишээ яваад зүүн тишээ эргээд гээд бараг нөхсөвтэй нь яриа шүү хөөтөө те. Бараг тэгэхээр юу вэ? Та нарт амар нэг яг тэгэж ярихад чих хэрэгтэй дүрмээ нэг хэсэг нь тийм тишээ ийшээ гэдэг хэсэг байна гэж ойлгоорой. За 경찰서 гэдэг маань юу илээ? 자, 경찰서 гэдэг маань цагдаагийн газрыг хэлж байгаа тийм ээ. 경찰서에 어디에 있어요? 경찰서 маань цагдаагийн газар хаана идэм бэ асуусан тийм ээ. За тэгсэн чи юу вэ? 앞으로 가요. 그러면 경찰서가 있어요. хэлгүй болсон юм шүү би бүр. За, 경찰서가 있어요. гэж ярих нэ гэсэн үг шүү. За дараагийн дүрмийг харъя да. Тэмдэг нэр болон үйл үгний араас 의러 гэдэг хэсэг маань зарлагддаг. 의러 가다 오다 буюу тэгэхээр инхээр явах ирэхээ гэсэн утгатай. Тэгэхээр инхээр гэхээр бид нар ямар нэгэн зорилго тээж байгаа гэсэн үг байгаас тэгэхээр нэг зорилго тэгээд би тийм хийх гэж байгаа гэсэн утга санааг илэрхийлж яадаг 의러 가다 오다 гэсэн дүрм байх нэ. За тэгвэл харъя да. 어디에 가요? 밥을 먹으러 식당에 가요. Хааш явсан? Би хоол идэхээр хоолны газар руу явсан. За ингэж орж иж болно гэсэн үг. За тэгвэл тэрний доотлыг харъя да. 왜 도서관에 가요? 책을 빌리러 도서관에 가요. 자, 지금부터 주말에 뭐 했어요? 산에 등산하러 가요. 자, 산 гэдэг маань ууд гэсэн үг шүү дээ. уудруу яахаар явсан? 등산하다. ууланд авиралтыг 등산하다 гэж ярьдаг гэсэн үг. За тэгэхээр би ууланд авирах гэж уул руу явсан гэсэн утгатай болохоор 등산하다 гэдэг маань бас хүмүүстэй юу шүү? спортын нэг хэсэг. Ууланд авиралт гэдэг спорт байгаа гэсэн. За тэгэхээр ууланд авирах спортын нэг хэсэг. За тэгээд би энэ дээр 등산화 гэдээ ороод ирэх. За 등산화. ууланд авиралтанд өмсдөг нөгөө нэг пүүзиг гутлыг бүр ингэж 등산화 гэж нэрлсэн байдаг. Тэгэхээр ингээд өөрт нь тусна ингээд юу вэ? Гуталтай авах нь шүү дээ. За бид нар нөгөө нэг тэгвэл биеийн тамирын нөгөө нэг пүүзиг юу гэдэг юм болоо? 운동화. төсөө агац. За ер нь бол хуваагаа залгах юм бол юу юм?
шууд бутал руу ороод ирж ундуугаа гэх юм бол юу юм бэ? Пүүзийг хэлж байна гэсэн үг. Биеийн тамирын талбай дотор өмсдөг пүүз тийм ээ. За зүгээр бид нар гадар өмсдөг пүүзийг ч гэсэн пүүзэл гэдэг шүү дээ. Яг тэрнтэй ажиллах ундуугаа гэж нэрлэнэ. За тензангаа гэдэг нь болохоор арай нэг ондоо бүр ингэж бүр спортод бэлтчихсэн одоо юу ууланд гатрах ч юм уу эсвэл чулуунууд ингээд байдаг шүү дээ. Тэрэн дээр хүртэл ингээд явхад барьсалдаж зууралдаж өгдөг тийм гот хийдэг ч юм уу те. За тиймэрхүү хэмжээний яг жоохон нэг тийм мэрэгжлийн төвшний бас нэг юм готлууд байдаг гэсэн үг. За тэгэхээр ууланд авирхаж уул руу явж байгаа хүмүүс пүүз өмсдөг гэхээс илүүтэйгээр тензангаа гэдэг зүйлийг өмсдөг байх нэ гэж ойлгох нь тийм ээ. За тэгвэл энэн дээр багш нь бас дахиад нэг юм яа да нэг юм энэ дээр нэмээд үгүй. За ингэж 밥을 먹으러 식당에 가요 гэсэн тийм үү. За тэгвэл би 식당에 гэдэг үгний оронд нөгөө нэг өөрөө бидний нөгөө үзчихсэн руу байгаа шүү дээ тийм ээ. За энийг оруулаад ирье. Тэгвэл юу өсгөө? Тэгвэл автоматар юу өсгөө гэхээр яг ижилхэн утга болно гэсэн үг. Яа тэгэхээр энд маань каю байгаа учраас энэ маань өөрөө юу вэ? Руу гэдэг үгний утгыг агуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг сольсон ч гэсэн утга бол өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр нэг доор энэ хоёр хоёрдугийнхээ үндсэн дүр маань орж ирэх боломжтой гэж байгаа байхгүй. За жишээлбэл 밥을 먹으러 식당으로 가요. байж болно л гэсэн үг. 식당으로 가요. За тэгэхээр аль хувилбараар нь та бүхэн бичээд дасгал ажиллаад үзээрэй. За ингээд их сонирхолтой дасгал байх болно гэж багш найдаж байна. За дараагийнхын жишээ өгүүлбэрийг харцгаая. За юу вэ? 이번 주말에 энэ 7 хоногийн амралтаараа гэж орж ирж байгааз. Энэ 7 хоногийн амралтаараа 기장에 가요. 뭐예요 гэсэн мэт энэ 7 хоногийн амралтаараа чи юу хийм бэ гэсэн чинь би кинотеатр руу явна. 자 тэгсэн чинь 기장에서 영화를 보러 가요. 기장에서 영화를 보러 가요. би кинотеатрт юу вэ? кино үзэхээр явна. 어떤 오늘 그렇죠 орж ирж байгаа. За тэгвэл 어디에 가요? 어디에 가요? 공원에 가요. 공원 цэцэрлэг түрээлэн амар орж ирж байгаа. За цэцэрлэг түрээлэн. За цэцэрлэг түрээлэнд юу идэв? 공원에서 꽃 구경. Энд байгаа 구경 гэдэг маань би ингээд нэг үзэж харах. Яасан гоё юм бэ? Энэ яасан гоё юм бэ гэд үзэж харж явахыг 구경하다 гэж ярьдаг гэсэн. үзэж харах гэсэн утгатай. За тэгэхээр юу юм? 꽃 구경하러 가요. би үзэж чар танилцах гэж явж байгаамаа гэж одоо ярьж болно гэсэн. За тэгвэл 학원에 왜 가요? 학원. За сургалтын төвд чи яах гэж явд юм бэ гэж асуух те. Сургалтын төвд чи яагаад явдаг юм бэ? 왜 гэдэг маань яагаад гэсэн утгатай шүү дээ. 왜 гэсэн үг те. За 한국어를 배우러 가요. 한국어를 배우러 학원에 가요. солонгослыг сурахаар юу вэ? Сургалтын төв рүү явдаг гэж бас яах нь ярьж болно гэсэн үг байна. За одоо багш нөгөө нэг нэр үгний араас өрөө тэгээд ро кадауда гэдэг дүрмийг авчираад багш нь яасан харилцан яриа ч гэжтэй нэг тийм та бүхэнд ерөнхийдөө хэрэгтэй болно. Яг одоо юу гэх нэрийн дуртад харилцан яриа гэхээр арай харилцан яриа биш юм шиг нэг тийм танин мэдгүй шинжтэй болохоор багш нь хин нэг авчираагүй. За юу гэсэн байна? 한국 사람들은 봄에 어디에 많이 가요? солонгос хүмүүс은 юу вэ? хаварда хаашаа илүү их явдаг вэ? 많이 их гэсэн утгатай үг тийм ээ? 많이 가요, их явдаг вэ? За тэгвэл юу юм? 한국 사람들은 봄에 공원으로 많이 가요. 자 энэ тохиолдолд би авсан ч болно гэсэн үг. За нэг ясна 한국 사람들 солонгос хүмүүс은 хавартаа цэцэрлэг түрээлэн рүү их явдаг гэж орж ирж болно гэсэн үг. За тэгвэл 왜 공원에 가요? яагаад явдаг юм бэ цэцэрлэг түрээлэн рүү гэж асуусан байна тийм ээ. Тэгсэн чинь 공원에 꽃이 많이 있어요. 공원에 꽃이 많이 있어요. нэг ясна цэцэрлэг түрээлэн цэцэг маш олон байдаг. цэцэг маш олон байдаг. Тэгээд юу вэ? 사람들이 꽃을 보다 харахаар гэх гэдэг тийм ээ. харахаар энэ хоёрын аль нэлээ? харахаар 보러 тийм ээ. 보러. За тэгээд 공원 тийшээ чиглэл 공원
으로 가요. гэж орж ирнэ гэсэн. За окей. За тэгвэл 공원에 одоо юу гэх юм цэцэрлэгт хүрээлэнд тий 가다 гэж байна. 가다. За тэгэнгүүтээ юу вэ? Дандаа нөгөө 꽃도 구경하고 사진도 찍어요. За нэгэсэндээ энэний араас процесс ороод ирсэн байгаас хийх үйлдэлүүд ороод ирсэн байгаас тийм бол би энэ дээр юу авдаг гэлээ? 가서 гэдэг нөхцөл чинь байна гэсэн. Одоо бид нэр өмнөх үтсэн одоо юу вэ? Видео хичээл чинь нэг хэсэг явж байна гэсэн. За окей. Тэгвэл 한국 사람들은 가을에 어디에 가요? За 가을에 юу илээ? Намартаа хаашаа явд юм бэ? Намартаа солонгос хүмүүс нь хаашаа явдаг вэ гэсэн чинь 한국 사람들은 가을에 юу илээ? Уул гэсэн тийм үү? За уул руу их явдаг. руу аль нь илээ? 산으로. тийм ээ? 산으로 자주 가요. 자주. За 자주 гэдэг нь ихэвчлэн гэсэн утга санааг илэрхийлнэ. За тэгэнгүүтээ 산으로 자주 가요. За тэгвэл 산에 단풍이 많이 있어요. 상에 단풍이 많이 있어요. Нэгсэндээ юу вэ? Ууланд нь 단풍. За энд байгаа танпум гэдэг маань шаралсан маш олон ингээд навчнуурыг хэлдэг байгаа. За тэгээд танпум гэдэг танпум гүгэн гэж ерөөхдөө ярьдаг нь юу вэ гэхээр зарим нь модны навчин улаан, зарим нь шар, зарим нь ингээд улбар шар гэх шиг ингээд янз янзын өнгөрөө шилжчихдэг. За тэгэхээр тэр үеийн үзэгдлийг одоо юу гэх амар тийм үзэсгэлэнтэйгээр ерөөхдөө төсөөлдөг гэсэн үг. Тэгэхээр маш олон тийм одоо шаралсан навч одоо тийм өнгөнгийн одоо тийм алгалсан тийм одоо үзэгдлийг үзэхийн тулд тэр үзэгдлийг танпум гэж өөрөختөө нэрлэдэг байгаа. За тэгээд тэр танпумыг юу вэ? Танпум이 많이 있어요. нэгэсэндээ шаралсан навч маш олон байгаа болохоор юу вэ? 사람들이 단품을 보러 за тэр үзэгдлийг харахаар 보러 за юу вэ? 산으로 уул руу явдаг. 산으로 가요 гэж орж иж байгаа. За гих шигээр ерөөхдөө бид нар ярьж байна гэж ойлгоход болох нэ. За тэгвэл багш нь энэ дээр нэг юм бас ингээд нэг хэлээд явчих. За 사람들 гэсэн тийм үү? За 사람 гэдэг үг маань хүн гэсэн үг шүү дээ, тийм хүн. За энэ хүн гэсэн утгатай үг юм бол 사람들 гэх хойноос нь ингээд дээр гэдэг ингээд залгачих. За энэ маань ерөөхдөө олон тооны дээр гэж ойлгож болно хүүхдүүдээ. Олон тоо. За тэгээ нэг ёсондоо бид нэр хүмүүс болгочихж байгаа гэсэн үг. Хүмүүс гэдэг утга санааг илэрхийлж байгаа. За тэгээд хойноос нь юу вэ? Өн авсан байна тийм ээ? Өн. За тэгвэл юу вэ? Хүмүүсэн тийм ээ хүмүүсэн тийшээ ихэвчлэн ингэдэггүй гэж асуусан байна. Тэгэхээр олон тоон дээр ярьж байгаа тохиолдолд бид дандаа дээр авдаг байх юм байна шүү. Дандаа хүмүүсийн одоо юу гэх ямар нэгэн тийм төлөөлүүлж ярьж байгаа зүйлүүдийнхаа урд нь авдаг байгааз. За тэгэж ойлгож болно олон тооны дээр гэдгийг за бид нэр харлаа. За багш нь өнөөдөр ерөөхдөө амархан хоёр дүрм жоохон төстэй хоёр яг нэг өгүүлбэрт орж ирж болохоор ийм одоо хоёр нөхцөлийг авчирсан байна. За ингээд ямар ч хэсэн нөхцлүүдээ өөрийн болгож аваад маш сайн дасгал сургалт хийж байгаа гэж багш нь найдаж байна. За ингээд бүгдээрээ 14 дахь хичээл дээрээ уулзцгаая. 13 дахь хичээл нь ингээд дуусч байна. За ингээд 14 дээрээ уулзтлаа. Түр баяртай. 14 дээрээ уулзтлаа. Юу илээ? Шинэ өгнүүдээ маш сайн өөрийн болгоод дасгал сургалт маш сайн хийж байгаарай. Бас дээрэс нь 14-ийн 예습을 하기를 바랍니다. За юу вэ? 예습에 бүгдөө хийцгээгээрэй. За ингээд 14 дээр уулзцгаая. Түр баяртай. 안녕.